Хэрвээ та шинжлэх ухааны мэдээлэл дуртай болвол энэхүү видеог дуустал үзээрэй. Бид энэ удаад 12 дугаар ангийн сурагч Дүлгөөнийг онцолж байна. Тэр бол бага наснаас ахуулаад цэцэрлэгт байхдаа шинжлэх ухаан танин мэдрэхүйн төрөл бүрийн контент, мэдээлэл, ном зэргийг шимтэн удаж сонирхож ирсэн байна. Ингээд тэр 9 дугаар ангиас эхэлж анхны бүтээлэг гаргасан байна. Ингээд түүний бүтээлүүдийг танилцуулъя. Одоо орон судлалын дурангийн зориултын хөл Tesla coil буюу уцгүйгээр цахилгаан дамжуулах төхөөрөмж, онгоцны хөдөлгүүрийг дуурайлган бүтээсэн жет хөдөлгүүр болон сонирхогчийн жижиг хэмжээтэй пууж ийсэн байна. Түүнчлэн Дүлгөөн техник технологи, шинжлэх ухаан сонирхдаг үеийнхэндээ зориулж сонирхогчийн пуужингийн холбоог үүсгэн байгуулжээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авч үзсэн үү? Пуужин гэхээр яг одоо илүү бидний мэддэг пуужингаас илүү жижигхэн яг одоо гарт баригдах үс хэмжээний жижиг хувилбар гэсэн. Гэхдээ ажиллах зарчим эдгээр нь л яг жинхэнэ пуужинтайгаа адилхан их тооцоол хөдөлмөр шаарддаг. Тэгээд би хамтрагчтайгаа пуужинг 24 онд хийж дуусгасан. Тэгээд пуужин маань 1238 метрт хүрсэн байна. Пуужингийн дотор болохоор даралт хэмжигч төхөөрөмжүүд болон 2 камер суурилуулж өгсөн. Тэгээд камераараа болохоор доошоо хөрж байгаа бичлэгээ хийгээд даралт хэмжигчээр болохоор даралтын зөрүүг хэмжээд хэдэн метрт гарснаа өөрөө хэмждэг гэсэн. Том пуужин гэхээр одоо яг бидний нэг үздэг нэг одоо сансарт болон сарлуу байждаг пуужингууд бол яг одоогийн Монголын нөхцөлд бол арай боломжгүй. Гэхдээ нэг дараагийн 100-д ч юм уу илүү боломжтой байх. Гэхдээ илүү жижигрүүлсэн хувилбар буюу одоо бидний хийсэн сонирхогчийн пуужинг бол хийх бүрэн боломжтой. Энэ нь болохоор өөрөө сансрын хязгаарт буюу 100 км хүрэх чадалтай жижиг хэдий ч гэсэн хүчин чадалнаас сансарт гарах боломжтой. Мэдээж Дүлгөөний шинжлэх ухааны бүтээл хийдэг сонирхлыг нь гэр бүл нэхэд дэмждэг. Ялангуяа Дүлгөөний аав. Дүлгөөний аав бол өөрөө шинжлэх ухаан нэлээдгүй сонирхолтой бөгөөд хүүдээ багаас нь шинжлэх ухаан танин мэдрэхүйн ном, зохиол, мэдээллийг үлгэрийн оронд ярьж өгдөг байсан байна. Энэ нь ч бас Дүлгөөнийг шинжлэх ухаан сонирхох болсон шалтгааны нэг байх боломжтой юм а. Түүний хувьд манай улсын ерөнхий боловсролын сургууль заадаг технологи болон мэдээлэл зүйн хичээл бусад улс орнуудтай харьцуулахад ихэд хоцрогдсонд нь харамсаж явдаг байна. Тэгэж одоо Монголд анх удаа тэр 1000 хэдэн метрт өндөр төсөнд хөөргсөн байх. Бид нар бас тэгээд эхнэр л нэлээ хүүхдтэйгээ яваал тэр өвлийн хүүдэнд ч бай, зуны алуунд ч бай. Тэгэл нөгөө юмуд нэг хотоос мэдээж хэрэг зайтай гарахгүй бол тэр чинь хотын орчинд байх юм бол эн чинь сконкц явдаг ийм их талбай тэр болохгүй. Тэгэхээр бүр налахаас цаашаа хөдөө хээр очиод тэрийгээ тэгээд эхлээд нь цойлруудаа туршаад тэгээд тэрнүүд нь мэдээж хэрэг бүх тооцоолуудаа даралтаа хэмжиж байгаа юм. Тэгээд тооцоолуудаа тэгээд пуужингаа хөргөж эхэлсэн. Тэгээд ихнийх нь маш амжилттай болсон. Бууж ирэхдээ агаарын даралтаа мэдрээд өөрөө дундуураа хуваагдаад дотроос нь шүхэр гарч ирээд өөрийгөө аюулгүй бүх юмтайгаа бууж ирсэн. Тэр мөчвөл би яг хамт явсан. Тэр мөчвөл минийд бол маш их гоё байсан. Их сонирхолтой ч байсан. Би одоо бууж ирэхдээ бараг ингээд газарт ингээд зоогдол дэлбэрэж ч юм уу болчих болов гэсэн чи өөрийнхөө аюулгүй байдлыг ягаад агаар мандал руу гараад даралтаа хэмжээд агаарын даралт сэрийг болоод тэгээ гинт нөгөө түшин дуусангууд өөрөөгийн задлж тэгээ шүхрээр буудаг модон үнэхээр гайхамшигтай юм л. Тэгэхээр одоо бол Монгол бол уг нь бол шинжлэх ухааныг дэмжиж гэх юм бол одоо бол мэдээж хэрэг дата мэдээллийг бол интернетээс хүүхдүүд зөндөө авчаад байна. Тэрийгэ турших нөгөө материал нь байхгүй, лаборатори нь байхгүй. Тэгээ тэр чинь за оюутнууд бол мэдээж хэрэг их сургууль дээр тодорхой хэмжээний байдаг баг. 10 жилийн хүүхдүүд бүр ямар ч боломж авахгүй. Одоо чинь хөдөлмөрийн хичээлгээд улсын сургуульд орж байна. Тэд нь болохоор зүгээр нэг юм цаасан онгоц зайв тэгэл нэг юм мод тогтвол тийм үү, харуулдвал тийм үү, октоднуудаа арай юм ойдг юм уу. Тиймэрхүү нэг ахуйн хэмжээний юм болохоос бүр тийм нарийн шинжлэх ухааны роботик юмнууд хийх, код хийх. Одоо чи мэдээлэл зүйн хичээл гэж орж байгаа бол тэрэн дээр өгнө код заах хэрэгтэй.
Тэгэхэд Word, Excel заагаад сууж байгаа. Тэрийг одоо жишээ нь монголчууд бол хүүхдүүд бол интернетээр зүгээр л одоо өөрсдөө ухаад одоо бүр хэмэл баян хөгжчлээд эндээс мэдээлэл татаад суул. Тэгэхээр зүгээр програмыг яаж ашигладгийг бол хүүхдүүд бол маш сайн сурч байна. Тэрийг яаж програмыг хийдгийм бэ гэд тэрийг заах талрын юмнууд нь тутамгаас болоод хүүхдүүдийн тэрнээс л уг нь бол боломж байгаа хаа гэж л найдаж байна. Технологийн тусламжтайгаар бүтээн байгуулалт, бизнес, эрүүл мэнд, урлаг соёл, батлан хамгаалах гээд төрөл бүрийн салбар хурдцтай хөгжиж байна. Манай улс 2025 онд техник, технологи, инновацаар олон улсын хэмжээнд 88 дугаар байранд ирэмблэгдсэн. Энэ нь инновацаар тэргүүлдэг улс орнуудтай харьцуулахад манай улс мөлхөж яваа л гэсэн үг. Гэхдээ сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, техник, технологид дурлан сонирхдог хүүхэд залуус нэмэгцээр байгаа нь сайшаалтай. Тэдний нэг бол дүлгөө юм а.